За 2-4 дугаар болгоод байна. 2-4. За энэ яг л өгүүлэлттэй болгоно. Хоорондоо перпендикуляр огтлсон хоёр зам дээр А, Б гэсэн хоёр машин байна. А, Б гэсэн хоёр машин. А, Б гэсэн хоёр машин. За замууд нь хоорондоо перпендикуляр огтлсон. Уулзууд дээр. За эндээс 6 км зайд 30 км цаг хурдтай. За ийшээ бол 30 км цаг хурдтай. Би маш ийшээ явна. Эндээс энэ хүртэл уулзуур хүртэл зайвал энэний уулзуур хүртэл зайвал 6 км. Юм байна. За нөгөөгийнх нь уулзуур хүртэл зайвал 3 км болж энэ ийшээ яах вэ гэхээр 40 км цаг хурдтайгаар явах юм. 40 км цагийн хурдтай А маш ийшээ явна. Б машин 30 км цагийн хурдтай ийшээ явна. За ингэвэл түүний хугацаанаас хамаарсан хоорондох зай нь бол ийм функцээр илэрхийлэгдэнэ гэсэн ийм функцээр. За эхлээд бол бид нар А, Б, С-ийн хоёрыг бүглэн дараа E, F, G, H хүртэл одоо үсгүүдийг олох хэрэгтэй байна. За тэгвэл Т хугацааны дараа хоорондох зайг л бодно гэсэн. Т хугацааны дараа хоорондох зай. За тэгвэл Т хугацааны дараа энэ цаг 40 км явдаг юм бол Т хугацааны дараа хаана очих вэ гэхээр за энд очсон гэж үзвэл энэ зай бол хугацааг хурдаар үүсгэх юм бол зам гарна. Тэгэхээр Т хугацааг 40 км цагийн хурдаар үүсгэхэд энэ явсан зам гарна. Тэгвэл 40 Т. За явсан зам нь 40 Т юм бол нийт 3 км болж тэрнээс одоо яах вэ? 3 км-ээс тэгэхээр энэ зам бол яах вэ гэхээр 3 км-ээс 40 Т хассан зам байх хэрэгтэй. За эндээс бас Т хугацаанд энэ машин ирсэн гэж хэлэх юм бол энэ чинь бас яах вэ? Хугацаанд Т хурд нь 30 Т зам явсан. За 6-аас хасах нь үлдэж байгаа зам нь 6-аас хасах нь 30 Т байх. За Т хугацаанд энэ хоёр зүйл ирсэн гэж энэ хоёрын хоорондох замыг бид олох гэж байна. Энэ бол 30-аас хасах нь биш 3-аас хасах нь 40 Т. За энэ 3-аас 30 Т. За энэ хоёр каль бүхий тэгшинс дуусны гипноз өртөг олгож байгаа. За S тэнцүү яг үгээр. За энэ кальцийн квадрат дээр 6-аас хасах нь 30 Т-ийн квадрат дээр нэмэх нь. За энэ кальцийн квадрат чинь 3-аас хасах нь 40 Т-ийн квадрат. За энэ бол яг үгээр Т хугацааны дараа хоёр машины хооронд зай гарч байгаа. Хоёр машины хооронд зай. За эндээс бидний бүхэл зүйл бол яг үгээр A, B бол 30, C, D бол 40 гэж бүлэх. 40 гэж бүлэх. За эндээс цааш нь. За Т тэнцүү ийм хугацааны дараа хооронд зай нь хамгийн бага болно гэсэн байдлаар бодлого үйлчилж байгаа. Тэгвэл одоо гэж хооронд хоёр машины хоорондох зайг бол Т-гээс хамаарч ингэж олсон байгаа. Энийг хамгийн бага зайг олно гэдэг бол яг нь Т-гээс хамаарсан функцээс уламжлал аваад цааш шийднэ. Тэгэхээр S штрих уламжлал авч. Уламжлал авах гэдэг маань яг нь тэгэхээр за эндээс нэг юм болно. Хоёрын хүчний язгуурын за зэргийн уламжлал авчих юм бол энэ дотор бүгд ингэ бичигдэнэ. Квадрат нэмэх за энийг квадратаар бичигдэнэ. За дээд талд одоо энэ бол яг тэгэхээр язгуур байхгүй эдгээр бүгдийн уламжлал бичигдэнэ. Жишээ 3-аас хасах нь 30 Т-ийн квадрат дээр нэмэх нь 3-аас хасах нь 40 Т-ийн квадратын за энэ уламжлал авах гэж. За тэгэх юм бол юу болох вэ гэхээр за энэ зэргийн уламжлал авахаар явах вэ гэхээр хоёрыг үржих нь 6-аас хасах нь 30 Т. Үржих нь хасах 30. За нэг хэрэг за энэ уламжлал хоёрыг үржих нь 30-аас хасах нь 40 Т. 3-аас 40 Т. 3-аас 40 Т. Үржих нь дахиад энэ дотроос уламжлал авахаар энэний уламжлалыг энэ чинь хасах 40. За энийг хуваах нь хоёрыг үржих нь язгуурын дор. За нөгөө өмнөх зүйлүүд тэгээрээ бичихнэ. За тэгвэл за энэ уламжлал аваад тэгтээ үзүүлэх хэрэгтэй. Тэгжээж яг үгээр сэжтэй зэг болно. Тэгийн хувьд. За эндээс дээдлээс гэж яхаа нэгтгэж чинь.
хилцэж байгаа юм гэх юм бол за эндээс яг тэгэхээр ингэж дөө 20 гаргачих хаалт. 20 хаалт гаргачих юм бол энд хасах 3 үйл чинь 90 тэгээс хасах нь 318 нэмэх нь за эндээс 20 гаргацсан чинь энд яг тэгэхээр хасах 4 үйл нэмэх нь 4.160 тэгээс хасах нь хасах 4 үйл чинь хасах нь 12. За эндээс үчиг язгуурын дээр одоо нэмэх нь нөгөө квадрат баста энэ тэнцүү тийм болчихсон. За дахиад яхаа ихтгэх юм бол энд болох хэрэг юм болчихсон. 20 үрчин. За энэ хоёр чинь 250 те. Хасах нь 30. Хуваах нь 2 язгуурын дор. За квадрат нэмээ. За энэ тийм бол нэгээс за боцохоо хоёроо мэдээж тэгээс л хатаа байх хэвээр. За хүртүүр нь тэг байх хэвээр. Эндээс тэ тэнцүү нь үүсгэх гэхээр тэ тэнцүү 10 тооцох юм бол 25-3. 25-3 үүсгэх. За 25-3. За эндээс хугацаанаас хамаарсан. Эндээс 25-ны 3 дээр уламжлалт итэй тэнцсэн утгууд 25-3. За энэ одоо бас ичтэй зэрэг байгаа. За 25-ны 3-аас их нэг утга бага нэг утга яваа. За тэр утганд яг гэхээр уламжлалын тэмдэг ямар нэг харъя. За жишээ нь 0 очих юм бол энэ тэг орнол хүнд хасах 30 болно. Тэгэхээр энэ тэгээс л хасах хэрэгтэй болно. За тэрийг 25-ны 25 1 явчих. 1 авчих юм бол 250-аас энийг хасгаар чинь 220 буюу дахиад ийм тэмдэгтэй бол нэмэх гэсэн уламжлал. За уламжлал нь хасах байх чинь буурна. Уламжлал нэмэх байх чинь өснө. Буураад өснө гэдэг бол энэ утга маань хамгийн бага утгандаа л хүлээх гэсэн. Хамгийн бага утга. За тэгэхээр бидний хамгийн бага утгаа Т-ийн ийм утганд авахаар 3-ыг хуваах нь 2 5 буюу 25-ны 3 гэж бүлгэнэ. За яг тэр хамгийн бага хоорондох зайг нь одоо олж. Өөрөөр хэлэх юм бол хоёр машины хоорондох зайс нь хамгийн багтаа ойртож ирнэ гэсэн. Ямар утга вэ гэхээр 25-ны 3 гэсэн утга. За тэр одоо үндсэндээ бидний энэ олсон текст дээр нь яг Т-ийн оронд 25-ны 3-ыг 50 гэсэн 25-ны 3. За би энэ 30-ыг үржих Т, 40-ыг үржих Т байгаа учраас энэ хоёрыг хураахын тулд 2-оор өргөжүүлчих. 2-оор өргөжүүлчих. За язгуурын дөр. За 6-аас хасах нь 30-ыг үржих нь 50-ны 6-гийн квадрат. Нэмэх нь 3-аас хасах нь 40-ыг үржих нь 50-ны 6-гийн квадрат. За энийг бид бодох хэрэгтэй. За эндээс энэ хоёр байдлаа 6-аас хасах нь 5-ны 18. Тэрний квадрат нэмэх нь 5-ны 318. Нэмэх нь за энэ хоёр квадрат чинь тэгэхээр 3-аас хасах нь 5-ны 24-ийн квадрат. За эндээс 530 гэхээр болох уу гэхээр ийм болгож байна. 25-ны 1-ийг гараад явчих. 25-ны энэ чинь ийшээ 5 хоёртой бол энэ чинь 5 хоёртой. Квадрат учраас 25-ны 1 гарчих. За тэгвэл 30-аас 18 гэхээр чинь 30-аас 18 гэсээр 12-ын квадрат нэмэх нь энд яг гэхээр 3-15 15-аас 21 гэсээр хасах 9-ийн квадрат. За эндээс за энэ яг хасах гарч ирэх хэрэг шүү дээ. Энэ юм байна. Хасах гэдэг маань нөгөө А машин маань энэ дээр ирээд цаашаа дахиад яг тодорхой зам явсан дараа нөгөө машин энд ирэхээр ийм нөгөө эсрэг талдаа каст гарцсан гэсэн. Тэр үед эс нь одоо эс минимум хамгийн бага юм дээр авч. Өөрөөр хэлбэл А машин ийшээ ингээд уулзар хүрээд өнгөрөөд явлаа. Б машин араас нь яваад уулзруулаад яваад. Тэгэхээр яг ингэж энэ хооронд бодсон дандаа өмнөхөд урт байсан байхгүй. Тэгээд энд ирлээ уул хамгийн баг болно. Гэхдээ яг ийшээ яг энэ улам ойртож ирээд яг ингээд хоорондох зам хамгийн баг нэг нь А-ны хэвлэл явсан дараа Б-ийн ирсний дараа хамгийн богино зай.
Одоо энэ цааш яах вэ? Энэ холдоод энэ ингээд яг энэ нууцлуу ойрцсон ч гэсэн нөгөө нь холдоод явчихна. Улам хооронд цаана холдно гэсэн. За тэгэхээр тэр утгаараа энэ хас хус гарч байгаа юм байна шүү. За тэгэхээр хас хусны одоо энэ дээр квадрат нэмэх хэс болчихно. За энэс би тооцоо хэлбэрчлэхийн тулд ингэж чи. Язгуур өнөр 25-ны 1 үржих. За 3-ын квадрат энэ чинь 3-12 3 тэгэхээр энэ 3-ын квадратыг гараад тавьчих. 3-ын квадрат гараад тавьчих. Тэгэхээр бол 4-ийн квадрат нэмэх нь 3-ын квадрат. 4-ийн квадрат нэмэх нь 3-ын квадрат. За энэ бол мэдээж Пифагорын 3 учраас 4-ийн квадрат 16, 3-ийн квадрат 9. 16 9-ээр нэмэх нь 25 учраас энэтэй харагдчих. Тэгэхээр 3-ийн квадрат нь 9-9-өөс язгуур авлаа 3. За энэ гарч байгаа 3 бол нөгөө ааш буюу бодлогын өгүүлбэр асуурал юм байна. Хоёр машин нэг нь А цэгээс нэг нь Б цэгээс зэрэг одоо хөдөлж гисэн. За тэгвэл яг гэхэд 25-ны 3 гэсэн ийм цагийн дараа хоорондох зай 3 км болж хамгийн ойрхон очно гэсэн үг. За ингээд бодлого дуслаа. Ер нь бол уламжлал авснараа бидээс читэй зэгийг тодорхойлдог. Тэгээд тэрнээс уламжлалын темп нь тухайн мужид нэмэх хасах байгааг тодорхойлсны дараа өсөх буурахыг авч үзсэн. Ингээд уураад өссөн үед хамгийн бага утгандаа хүрээд хоорондох зай нь 3 км-т хамгийн бага ойртож ирэх юм байна. За ингээд хоёрын 4-р бодлого маань бодогдож дуслаа.